Тэгэхээр за музейд бол үзэсгэлэн тавигдаж байгаа төлбөрийн хэрэгслүүд. Тэгэхээр яг энэ хэдийн хэмжээний бүтээлүүд төлбөрийн хэрэгслүүд бол тавигдсан байна. Ер нь яг Монголын хувьд энэ төлбөрийн хэрэгслийн онцлог нь юунд байна? За энэ үзэсгэлэнд бол манай Монголын төлбөрийн хэрэгслийн төлөөлөл болж зоос мөнгөнд тэмдэгтээс 950 гаруй үзэн бүтээл тавигдлаа. Тийм. Дотроос нь дурдах юм бол эзэн төхөөрийн хаадын зоос гэтэл 290 ширхэг. Гүйлгээний цаасан мөнгөнд тэмдэгт 312 ширхэг. Гүйлгээний зоос 51 ширхэг. Тэгээд энд бид нар бас дурслын зоосыг багтаасан байгаа. Дурслын зоос маань нийт ер нь 560 орчим хэрэгцнээс энд бол 228 ширхэг. 281 ширхэг баг гарсан юм байна. Монгол банкны эдийн засгатайгаар хамтраад нийлээд 282 ширхэг. Таныг бас Монгол банкны төлөөж байгаа учраас асуумаар байна л да. За Монголын хэмжээнд яг энэ валютаар за энэ мөнгөний тэмдэгтээр ерөнхийдөө за бий болно гэж нөгөө талаас зээлийн систем бий болчлоо гэж ойлгож болох гэдэг. Тэгэхээр яг энэ тал дээр систем Монголын яг газар нутаг дээр хязгаарнээс бий болж яг хязгаарнээс ийм арай илүү бодтой нарийн харилцаа бий болсон юм бол. Өнөөдрөөс эхлэн 14 хоногийн хугацаатай Монголын үндэсний музей дээр тавьж байгаа үзэсгэлэн маань Монгол банк, Монголын зоос судлалын албаа, Монголын үндэсний музей хамтраад тавьсан байгаа. Тэгээд энэ үзэсгэлэнгийн маань нэр бол монголчуудын төлбөрийн хэрэгсэл эртнээс одоо өнөөдөр хүртэлх гэсэн байгаа. Тэгээд энэ дээр эртний хаадын зоосоос эхэлж байгаа. Эртний хаадын зоос буюу 1200, 1600, 700 гэдэг Монгол улс маань ерөнхийдөө Монголын хаадууд маань эзлэн авсан улс орондоо өөрийнхөө нэртэй зоосыг дэлдүүлдэг байсан. Зоосон дээр манай хаадын нэр байдаг. Тэрийг одоо яг археологийн олдураар олоод судлаач нар судлаад за энэ бол энэ цаг үеийн ийм хааны зоос байна гэдгийг бас судалсан. Энэ эртний зоосууд маань үзэсгэлэн дээр тавигдаад бас олон нийтэд хүртэл болж байгаа. Тэгэхээр монголчуудын төлбөрийн хэрэгслийн хүмүүс маань 1925 оны цаасан мөнгөч гэдэг юм уу данзангийн доллароос их сурвалжтай гэж ойлгодог байсан бол бүр эртний түүхтэй Монгол улсын тусгаар тогтнолтой холбоотой эртний түүхтэй эртний зоосоос ахуулаад ерөнхийдөө монголчууд маань төлбөрийн хэрэгсэл гэдэгт бол цай, хадаг, юмбүү, алт мөнгө, хонь мал бүх зүйлсийг оруулаад таваарыг хүртэл одоо төлбөрийн хэрэгсэлд оруулаад байдаг байсан тухай манай үзэсгэлэн дээр гарсан байгаа. Үзэсгэлэн бид нар 5 сарын 18-нд болох олон улсын үзэсгэлэнгийн музей өдрийг тохиолдуулаад дээр нь 6 сарын 2-нд банкны ажилтнуудын өдөр болно. Үүнийг бүгдээд ерөнхийдөө маш сайхан өргөөрөний үзэсгэлэн зохион байгуулсан байгаа. Та бас нэлээд за 1200 он гэхлээр их Монгол улс байгуулагдсан үе гэж ойлгох байна. Ер нь яг за эзэлсэн тухайн үед газар нутгаар хэлж байсан үедээ зэрэгсээ яг Чингис хааны өөрийнх нь нэртэй өөрийнх нь бас дүр төрхтэй зооснууд байдаг юм уу? Хэдэн төрлийн зоос байдаг юм? Зооснууд маань Чингис хааныхаа яг нэрийг хамгаас агуу Чингис хаан гэсэн нэрийг нь араб хэлээр үнэлсэн зоосууд тавигдсан байгаа. Эзэлж авсан нутгийнхаа одоо хэл соёлыг бас дагаж энэ зооснуудыг бас дэлдэж исэн. Тийм үү? Тэр яг за зоосон дээр за ер нь ямар ч юм за урт олон жилийн настай болвол эдэл дээр бол үн цэн гэж зүйл байдаг. Тэгэхээр зоос бол бас нэлээд өвөрмөц төрлийн болвол бүтээгдэхүүн гэж байна. Тэгэхээр яг хамгийн үн цэнтэй зоос гэх юм бол мэдээж хэрэг бас түүхэн ач холбогдлыг нь авч үзэх хэрэгтэй байх. Яг тэр талаас нь харах юм бол энэ дугаар зооснуудаас онцгойлоод нэлэхээр ямар тэмдэгтүүд харагдаж байна. Хаадын зоосон дээр бол одоо яг Чингис хааны алтан зоос байна л та. Өөрийнх нь нэрийг яг бичсэн. Таны түрүүнээс араб хэлтэй юм шүү. Тий. Тэгээд Хөөдөө хааны Монголын хар хорин хотоосоос олдсон бас араб хэл дээр зоос байгаа. Гүйг хааны мөнгөлсөн хүрэл зоос бас. Ер нь энэ хоёр зоосууд бол яг үн цэнтэй бол ер нь мэдэгдэж байгаагаа тоош ирэхээр их бага. Энэ бол одоохондоо бол цор ганц мэдэгдэж байгаа гэсэн зооснууд байгаа. За мэдээж хэрэг за урт настай тэмдэгт гэдэг утгаараа нөгөө талаасаа зөвхөн яг одоо үед бол цахим валют бол нэлээд хүчтэй ороод илээ. Заавал бэлэн мөнгө гэдэг зүйлийг ашиглах нь ер нь багасаад байлээ. За ойрын жилүүдэд бүр арилжиж магадгүй. Яг энэ цаг үед яг энэ үзэсгэлэнгийн ач холбогдлыг та бүхэн яг юу хийх тулд юу мэдээлэхийн тулд яг энэ яг цаатлын зорилго нь асуу юм даа. Тэгээ ер нь цахим мөнгө рүү бас орох хандлага мэдээж бас ажиглаад ирлээ л дээ тий. Тэгэхдээ энэ нь бол манай улсын одоо түүхтэй холбоотой болохоор одоо манай өвөг дээдс маань ямар төлбөрийн хэрэгсэл ямар мөнгө нэг зоосыг болоод ашиглаж байсан гэдэг бол одоо хойч үедээ залуу хүмүүстээ мэдүүлэх таниулах нэлээд ач холбогдолтой л доо.
Дээр нь яг хүүхд залуучууд маань бас ямар нэг зүйлийг гоё цуглуулдаг тий. Миний хобби гэдэг тий. Тэгэхээр бидний үед бол зоосон мөнгө их цуглуулдаг байлаа, марк их цуглуулдаг тий. Шуудантай холбоотой зүйлсийг цуглуулдаг гэсэн. Одоо залуучууд маань бас яг орчин үеийн гэхээр яг юу цуглуулж байна гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Тэгэхээр бас залуучууд маань ч гэсэн үзэсгэлэн гараад Монголынхон түүх, соёл, тусгаар тогтнолтой холбоотой ойлголтыг аваад дээр нь мөнгөтэй төгрөгөг дээдлэх хэрэгтэй юм байна. Мөнгийг хүндлэх хэрэгтэй юм байна. Мөнгөтэй зөв зохистой харьцах хэрэгтэй юм байна гэдгийг бас ойлгож авах хэрэгтэй. Тэгээд дээр нь цуглуулгатай бас болж болох юм байна. Би ерөн багасаа сайхан цуглуулж өөрийнхөө мэдлэг боловсролыг дээшлүүлж болох юм байна гэж харж болохоор байна. Дээр манай үзэсгэлэн түрүүнд дурдсан дурсгалын зооснууд орж байгаа гэж ярьж байна. Дурсгалын зооснууд бол Монгол банк маань одоо маш олон төрлөөр гаргадаг, маш их өргөн цуглуулгатай байдаг. Энэ талаар ч гэсэн мэдээлэл авах боломжтой. Бас ийм дурсгалын зоосыг цуглуулах боломжтой. Олон улсын дурсгалын зооснд маш олон үзэсгэлэнгүүд болдог. Энэ үзэсгэлэнгүүдээс мэдээлэл авах боломжтой. Тэгэхээр залуучуудын маань бас нөгөө талдаа цуглуулга хобби болох бас бүрэн боломжтой мэдээллийг 14 хоногийн хугацаанд өгч байна гэж харахаар байна. Тэр яг дурсгалын зоос гэхэлэр яг Монгол банк одоо ямар дурсгалын зоос гаргадаг? За, дурсгалын зоос гэдэг маань өөрөө Монгол банкны нэр бэлэгдэлтэй байж зоос болдгийг coin гэдэг маань. Монгол банкны нэр бэлэгдэл тавигдаагүй одоо энэ металлаар хийсэн зүйлсийг бол медальон гэж. Тэгэхээр яг зоос гэж яг юу вэ гэж ширлэхээр тухайн улс орны төв банкны нэр бэлэгдэлтэй гаргасан, үнэт металлаар хийсэн одоо загвар дизайнд утга агуулгатай тий сэдвтэй зүйлийг хилээд байгаа учраас Монгол банк маань маш олон зоос гаргаж байгаа. Сүүлийн үед бол Монгол банк нийгмийн хариуцлагын чиглэлээр мазаала зоосыг гаргасан байгаа. Тэгээд банхаар нохой жилийн зоос гаргасан байна. Монгол улсын төрийн тэргүүнүүдийн энэ зоосыг гаргалаа. Сая бол олон улсын хамтын ажиллагааны чиглэлээр зооснуудын загварыг гаргаад бас гаргахаар төлөвлөж байна. Монгол банк сангийн маань хамтарсан бас зоос гаргасан, мөнгөн зоос гаргасан. Зоосны маань бас дурсгалын зоосны чиглэлийн үйл ажиллагаа бол маш өргөнөлтөө. Бид тэгээд яг энэ үйл ажиллагаагаа өргөжүүлэх шугамаар зоос судлалын холбоо, бусад төрийн байгууллагуудтай хамтран өнгөрсөн жилээс эхлээд Монгол улсын ертөнцийн сан номоо гаргасан, үзмрийн техникүүдээ шинжиж дэглэсэн. Тэгээ энэ жилийн үзмэр маань гарч байна. Дээр нь бид нар энэ жил 2018-нд Монгол улсын мөнгөн нэмэлтийн түүх гэдэг 3 бот ном гаргахаар төлөвлөж байна. Ерөнхийдөө яг монголчуудынхаа түүх соёлыг залуучуудаа бас мэдүүлэх, тэднийг одоо унших сайхан ном сэтгүүлтэй болгох зорилготой ерөнхийдөө нийгэм рүү чиглэсэн, олон нийт рүү чиглэсэн нээлттэй арга хэмжээнүүдийг маш их зохион байгуулж байгаа. За яа харахгүй за дараа үеийн бас мэдлэг боловсролтой болох гэж ер нь зоосноос бусад археологийн олдроос ч юм уу авч болохооргүй өөр ямар онцгой мэдээллүүдийг авах боломжууд байдаг уу? За ерөнхийдөө археологийн олдвруудыг бол соёлын үеийн тухай хуулиараа археологийн баг маань яг түүх соёлын археологийн олдвороо олсон нөхцөлд судалгааны ажлуудаа хийгээд дуусаад нотлоод батлсныхаа дараа соёлын үеийн тухай хуулиараа аль нэг одоо музей төрийн байгууллагууд руугаа шилжүүлээд өгөх үүрэгтэй байдгийг. Тэгэхээр ерөнхийдөө бид нар бол археологийн олдврууд дээр ч гэсэн одоо яг тухайн чиглэлийн түүхийн чиглэлийн байгууллагуудтай хамтраад ажиллаж байгаа. За би танаас сумаар асуумаар байна. Таныг би зоос цуглуулдаг болов уу гэж тааварлаж байна. Тэгэхээр яг Монгол зоосыг харах юм бол бусад өөр орны зооснуудтай харьцуулаад үзэх юм бол ер нь за мөнгөн тэмдэгтийг харах юм бол онцлогуд байдаг уу? Юугаараа ялгаатай байдгийг орон нутгийн онцлог вэ нүү, бүсийн онцлог вэ нүү, тиймэрхүү ялгаа шингэсэн харагддаг уу? Харагдана л та. Яг анхны гарч ирсэн 25 оны мөнгөн тэмдэгт бол яг тухайн үед зөвлөлт холбоод улсад бид нар бас захиалж хэрэгжижсэн болохоор ерөнхийдөө дизайн одоо юу хэмжээ дизайн бичлэг хэмжээ жингийн үед бол яг тухайн үеийн Оросын зөвлөлт Оросын рубльтэй бол яг ижлэгэн зав юутай байдаг хэмжээд манай хөл өөрсдөө мэдээж өөрсдийнхөө мөнгөнд тэмдэгт одоо хээ угалц тий 5 нүдэн олон хээг бол бас багтааж өгсөн байдаг. Энэгээр бас онцлогтой байдаг. Төрийн удирдагчдынхаа одоо Сүхбаатар тэмжнийхаа бидний зооснуудыг харах юм бол за жишээ нь дөнгөж 1300 үеийн зоосыг харах юм бол тухайн үеийн Персийн ч юм уу тухайн үеийн Европын зооснотой харьцуулахад юугаараа ялгах вэ? Яг тэр нөгөө craftsmanship гэж байдаг тэр талаас нь харах юм бол ямар дүнтэй гэж л харагдав юм. Тэр за та бүхэн бас сонирхолтой загварыг юу авчирсан баг шиг байна. Яг энэ дээр багтсан зооснуудыг тэнхтүүдийг харах юм бол яг газрын зургийг тойроод болоод нэлээд эртний зоосон харагдаж байгаа шиг байна тийм үү? Тэгээд Чингис хаан өгөөд хувлаа Яан улсын гүрний тэгээд ил хаадын зоснууд, Алтан ордны зоснууд багтсан байгаа.
Тэгэхээр за би үйлчлэнгээс таны мэдээж Монгол үндэслэсэн учраас үйлчлэнгээс зоосноос гадна бас нэг зүйлийг асуучихъя гэж бодож байна. За Монгол банк бол алтуулгын холтоо нэмэгдүүлэх чиглэл арга хэмжээ авч байгаа. За ялангуяа хөдөө орон нутгаас газар дээрээс нь очиж тэндээс нь авах тал дээр ажиллана гэж үзсэн. Тэгэхээр яг энэ тал дээр ямар ажлууд хийгдэж байгаа юм бол Монгол банк алтны худалдаа авалтыг өнгөрсөн онд 20 тонн алт худалдаа авсан энэ хэмжээг нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна. Тэгээд өнгөрсөн жилүүдийнхаа туршлагаас харахад бол Монгол улсад маань өмд металлыг сорьцолдог байгууллага зөвхөн Улаанбаатар хотод байршсан байсан учраас нэг газар төвлөрөх алт олборлож байгаа байгууллага иргэдэд маш хүндрэл учирч байсан учраас энэ жил бид нар Швейцарын хөгжлийн агентлаг үнд металл сорьцын хяналтын газартай хамтраад Баян-Онгор аймаг, Дархан уул аймагт үнд металлын сорьцын лаборатори байгуулад Монгол банк энэ орон нутагт алтыг худалдаа авъя. Алтаа худалдаа авахдаа өнөөдрийн Улаанбаатар хотод байгаа ханшаар худалдаж авна. Тэгэхээр тэнд олборлож байгаа хүмүүс маань одоо юу гэдэг ченжид арай хямдхан үнээр өгч гэдэг юм уу, эсвэл Улаанбаатар хот руу ирэхэд 2-3 ажлын өдөр зарцуулдаг ч гэдэг юм уу. Энэ хүндрэл чирэгдлүүдийг байхгүй болгох үүднээс одоо 7-8 сард бол бид нар Дархан уул аймаг, Баян-Онгор аймагт үнд металл сорьцын лаборатори байгуулад нэг цагийн үйлчлэгийг бий болгоно гэж ажиллаж байна. Яг 7-8 сараас шууд алтаа аваад илтгэнэ гэж бодож байна шүү дээ. Яг одоогоор алтны нөөц Монгол банкны хэд хэмжээнд байна? За 4 сарын байдлаар бол бид нар 3.3 тонны худалдаа авсан байгаа. Энэ маань өнгөрсөн жилээс 8% илүү өсөлттэй явж байгаа.